Нэг дутуу асуултад тодруулъя. 23-1 дээр иргэдийн эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх стратегийг санхүүгийн доктортой зөвлөл болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран багтална гэж байна. Яг хэн нь батлах юм бэ? Хэн нь хариуцах юм бэ? Энэ дээр лизинг орон сууцны урьдчилгаа ер нь энэ хуульд хамаарах уу? Энэ үйлчилгээнд хамаарах уу? За ажлыг хариулъя 4. Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За 21-т бол олон нийтийн боловсролын асуудлыг бол хамруулсан байгаа. За хөтөлбөрийг бол хамгаалах субъект нь бол санхүүгийн доктортой байдал болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллага байгаа. За энэ бол санхүүгийн доктортой байдал гэдэгт бол Монгол банк, сангийн яам, санхүүгийн зохицуулахаараа хадгаламжийн даатгалын корпорац байдаг. Боловсрол хариуцсан яамнууд одоо боловсрол шинжилгээ ухааны бол яам байгаа. Тэгэхээр энэ төрийн байгууллагууд байна нийлээд энэ санхүүгийн боловсролын хөтөлбөрийг бол баталнаа. Энэ хөтөлбөрийг тэгээд энэ байгууллагууд маань өөрийнхөө үйл ажиллагаанд мөрдөж бол ажиллах болно. Дараагийн асуудал бол лизинг орон сууцны зээл гэсэн зүйлүүд энэ хууль хамрагдах уу гэхээр хамрагдана. Ерөнхийдөө бол санхүүгийн үйлчлэгээ үзүүлэгч, санхүүгийн хэрэглэгч хоёрын хооронд үүсэж байгаа аливаа нэгэн